Хайрт нөхөд минь ээ. ертөнцийн эзэн Македонийн Есүст итгэгчдэд хайр ивэлэн үзүүлж хэр зэрэг өгөөмөр замтай болгосон тухай бид та нарт ярив. Тэд үлэмжийн их хавчлага зовлонго тэсвэрснээр хэр зэрэг найдвартай болохоо харамлан аз жаргал олсноор барахгүй өөрсдөө ядуу хоосон боловч өгөөмөр сэтгэл гаргах болжээ. Есүст итгэгч ядуу Израиль хүмүүст мөнгө өгч туслах тухай тэд надаас асуусан. Ийм юм болно гэдгийг би огт тааварласангүй. Тэд ертөнцийн эзний хүслийг дагаж бүхнийг их эзэндээ харамгүй зориулж бидний хэлснээс үндэслэн сайн дураараа чадах ятгаараа мөнгө цуглуулад надаар дамжуулан Есүст итгэдэг ядуу хүмүүст өгүүлсэн. Тэд хэр чадлаасаа хэтэрсэн мөнгө өгснийг би гэрчилж чадна. Есүст итгэдэг ядуу хүмүүст та бүхэн сайн дураараа мөнгө өгч туслах дуртай байхаа гэж би бодож байна. Ядуу нөхдөө өрөвдөн хайрлаж, ийхүү туслах нь сайшаалтай хэрэг бөгөөд Тит аль хэдийнэ энэ тухай та нарт сануулсан. Одоо тэр та нар дээр дахин очиж мөнгө цуглуулах ажлаа дуусгад чинь туслана. Би энэ тухай Титээс асуухад тэр зөвшөөрөв. Ер нь та нар ямар ч юмыг сайн хийдэг ажээ. Үүнд та бүхэн Есүст бат итгэж, ертөнцийн эзний үгийг хүмүүст тодорхой ярьж, түүний тухай сургаалыг сайн ойлгож, өгсөн үргийг нь гүйцэд биелүүлж, надад болон Есүсийн төлөө зүтгэгч бусад нөхдөдөө хайртай байж чаддаг аж. Тийм учраас Есүст итгэдэг ядуу нөхөддөө зориулан мөнгө цуглуулж бас чадна. Гэвч би үүнийг та нараас шахаж шаардаагүй. Харин бусдад хэр зэрэг хайртай болохоо харуулахыг та нараас хүсэж, Есүсийн хүслээр ядуучуудыг инэрэн тусалдаг хүмүүсийн тухай сануулсан бичлээ. Есүсийн хайр хэр зэрэг их болохыг би та нарт бас сануулъя. Их эзэн Есүс Христ маань энэ дэлхийд ирэхээс өмнө ертөнцийн эзэн эцэгтэйгээ цуг байж, бүхнийг захирч, ёр бусын асар их баялагийг эзэмшиж байлаа. Гэтэл та нарыг өрөвдөн хайрлахдаа тэр их баялгаа өгөхөөр шийдэж, бүгдийг орхин энэ дэлхийд энгийн нэгэн хүн болон иржээ. Тэгээд та нар түүний ёр бусын их баялагийг авсан. Би нэг зөвлөгөө өгье. Моднонгоос эхлэн та нар Есүст итгэдэг ядуу хүмүүст туслахыг хүсэж мөнгө цуглуулж эхэлсэн. Үүнийг та нар анхлан санаачилсан шүү. Ингээд мөнгө цуглуулж нэгэнт эхэлсэн бол одоо дуусгасан дээр. Бусдад туслахыг хүссэн хүн хэр чадлаараа өгч байна уу, харамлаж байна уу гэдг нь ертөнцийн эзний хувьд чухал асуудал. Хэр чадлаас нь хэтэрсэн юмыг ертөнцийн эзэн хизээч хүнээс шаарддаггүй. Бусдын амьдралыг хөнгөлж өөрсдийгөө хэцүү байдалд оруулан мөнгө өгөх ёстой гэж би албадаагүй. Гэвч Есүст итгэдэг хүн бүрийн амьдрал тэгш байх ёстой. Баян нэгний чинь хөрөнгнөөс ядуу нөхөд чинь эдлэх ёстой. Хизээ нэгэн цагт та нар ядуу болбол баян болсон нөхөд чинь та нарт эд хөрөнгнөөсөө өгөх ёстой. Дээр үед Израильчууд цүлд нүүдлэн амьдарч байхдаа хоолгүй болж, ертөнцийн эзэн маан гэдэг идэх юм тэнгэрээс буулгахт нь түүж иддэг байлаа. Зарим нэг нь баг, зарим нэг нь ихийг түүж авдаг байсан боловч ихийг авлаа гэд илүү гардаггүй. Баг авлаа гэд дутдаггүй байжээ. Энэ тухай ертөнцийн эзний сургаалд бичсэн байдаг. ертөнцийн эзний хүмүүс түүний хувьд аль ч талаараа адил тэгш билээ. Та нар руу очихыг би Титээс хүсгэд, тэр дуртаяа зөвшөөрснөөр барахгүй өөрөө ч очих хүсэлтэй ажээ. Та нарыг хайрлан үзэж, миний адил туслах хүсэл Титэд өгсөний төлөө би ертөнцийн эзэнд талархлаа илэрхийлж байна. Есүст итгэгчид бид зөвхөн их эзнийхээ өмнө биш, бусдын өмнө ч гэмгүй байх зориг тавих нь зөв. Иймээс та нарын өгсөн мөнгийг ядуучуудад дамжуулж өгтөө замаас нь завшсан байх гэсэн бодол хэнд ч төрүүлэхгүй тул би Титээс гадна хоёр хүнийг явуулна. Тэдний нэг нь Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглаж, Есүст итгэгчдийн дунд нэр алдартай болсон хүн. Есүст итгэдэг ядуучуудад тэр мөнгийг дамжуулахдаа бид хэрхэн шударга хандасныг хүмүүс үзээд их эзнийг хүндэтгэх болно. Түгээрч барахгүй тэр ядуучуудад бас хайртай болохоо бид харуулах дуртай. Ийм хоёр шалтгаанаар ядуучуудад мөнгөн тусламж илгээхдээ энэ хүнийг хамт явуулахаар нөхөд чинь шийдэцгээжээ. Нөгөө нь бидний адил Есүст итгэдэг хүн. Тэр бидэнд олон удаа биечлэн тусалж, Есүсийн төлөө зүтгэх хүсэлтэйг харуулсан юм.
тэр хүн та нарт их найдвар тавьж ажилд чинь тус болохыг хүсэж байна. Тит миний хамт Есүсийн төлөө зүтгэхдээ та нарт маш их тусалж байна. Нөгөө хоёр нөхрийг маань Есүс итгэгчдийн бүлгээс сонгон явуулсан юм. Тэдний шударга амьдралыг харсан бүхэн Есүс Христийг өөрийн ирэхгүй хүндэтгдэг. Тийм учраас та нар надад хайртай болохон харуулж, миний бахархал зөв байсныг батлая гэвэл энэ гурван төлөөлөгчийг очиход мөнгө цуглуулах ажлаа дуусгах.